Зя. За сайн байна уу? Халуун өдрөө тий. Амар халуун өдрөө. За сошиал медиа маркетингийн тэргуун туршлагыг хуваалцаж байгаа. Сошиал медиа Thursday 21 дэх зурлал явж байна тий. Бид нар бүгд тухай ярьж байгаа тий. Өмнөх лайваараа хоёлоо чи YouTube ирлээ. YouTube ярьсан. Тий, YouTube ярьсан. Одоо энэ удаага Instagram ярих гэж байна. Ашиглах ёстой сууг. Маш чухал сууг. Гэхдээ Instagram ярихад за Instagram бол ашиглах ёстой сууг тий. Тэгэхээр ашиглах ёстой маш хэрэгтэй сууг байгаа. Тэгээд яг яагаад хэрэгтэй юм бол одоо Instagram-ыг заавал ашиглах ёстой гэдэг чинь тий. За дэлхийн нийтээр ер нь бол 800 сая гаруй Instagram хэрэглэгчид байдаг юм байна л да. Тэгээд эдгээр одоо 800 сая хэрэглэгчний 50-аас одоо нэлийн илүү хувь нь насанд хүрэгчид байдаг. Тэнгүүдээ энэ 50-аас илүү хувь нь насанд хүрэгчид тэнгүүдээ бас 800 саяын 50-аас илүү хувь нь болохоор өдөрт ингээд дор хаяж нэг удаа хацдаг хүмүүс байгаа байхгүй. Тэгээ одоо ерөнхийдөө бол Instagram нийт хэрэглэгчдийн 35% нь өдөрт дор 2-оос ингээд илүү удаа ингэж Instagram шалгадаг тийм хандлагатай байдаг юм байна. Тэгэхээр одоо яалтчгүй одоо маркетруудын орхиж болохгүй сууг бол Instagram энэгээр ингээд баталгаа байгаа. Гоё тоо штэ. Тэгээ би болохоор Instagram-ыг одоо ерөнхийдөө хүүхдүүд байдаг гэж боддог байхгүй. Би өөрөө Instagram-ыг хэрэглэдэг л дээ. Хүүхдүүд байдаг гэж бодоод идэв. Яаж гэхээр нөгөө юм өнгө будаг те зураг морог гэдэг юм уу. Тэр болохоор миний сувг биш болчихж байгаа байхгүй. Тэгвэл одоо эн чинь те талаас илүү бичвөө те дээш насны түрэгчд те 18-аас дээш насных юм байна гэж штэ. Тэгэхээр ерөнхийдөө Instagram бол хэрэгтэй тий маш хэрэгтэй бид нар маркетрууд яг шийдвэр гаргах төвшний насан туршидчдэд хандсан мэдээлэлүүд явуулж байгаа юм дээ тий тэгэхээр ерөнхийдөө хэрэгтэй сууг байх нэ тий маш хэрэгтэй сууг. За тэгээд ерөнхийдөө би болохоор ингэж бодож байна анар хэр одоо юу байна одоо санал нэгтэй Instagram-ыг болохоор нөгөө ийм амьд орон зай гэж судлаачд үздэг юм билээ. Гэхдээ нэг талаас нь харуул бас ингээд нөгөө хитрхийн фильтртэй зурагтай тэгээ ярьдэн шүү дээ. Instagram-д хөөрхөн алга. Instagram орохоор Монголын амьдрал сайхан санагдаад, Facebook орохоор Монголын амьдрал болж байгаа нэг ч явахгүй юм санагдаад. Яг тэгэхээр нэг амьд орон зай биш юм шиг хэрнээ судлаачдын дүгнжаагаар болохоор яагаад амьд гэдэг юм бэ гэхээр нөгөө Instagram бол яг тухайн мөч агшны хуваалцах орон зай. Яг тэр үед нь л. Тий. За манайха комментэн дээр лайв гэж бичээрэй. Бидний бэлтгэсэн e-book-ийг татаж авахаар очих болно. За e-book дотор маань QR код байгаа. QR код авчруулаад илүү дэлгэрэнгүй бусад e-book-уудыг ч гэсэн татаж авах боломжтой. За та бүхэн лайв гэж бичээрэй. Энэ яг энэ лайвын доор маань лайв гэдэг гэсэн коммент бичээрэй. Лайв гэсэн коммент бичээр манай байгууллагаас мессеж чинь тий сая амар тайлбарласан. Энэ мессеж жирмэн нэлээд дэлгэрэнгүй яг одоо битэрийг ярих гэсэн Instagram-ын талаар аагаас яа Instagram маркетингийн талаар аагаас яа гэдэг e-book очих байгаа. E-book дотор маань нэг QR код байгаа. Тэр QR кодыг болохоор бид нар одоо яг үргэлжлүүлээд ярина л да нөгөө хүүцүүд гэдэг өмнөх дижитал маркетингийн хэрэгслүүд гэдэг дээр ярьжсэн. Тэгээ Instagram хөтлөхөд гардаг нэг бэрхшээлийг хүүцүүдээр бид нар шийдчихдэг. Тэгэхээр тэр хүүцүүдийг хэрхэн ашигладаг тий ер нь тэр төстэй Instagram одоо дижитал маркетингийн хэрэгслүүдийг хэрхэн ашигладаг талаар бас дэлгэрэнгүй e-book очих байгаа шүү. Тэгэхээр хүмүүс маань лайв коммент хийрээ. Зя тэгэхээр Instagram бол ерөнхийдөө тийм амьдтэй хомчиг одоо хуваалцах юм байна. Тийм шин саргог мэдээ байдаг. Тийм яг фрэш мэдээ гэсэн үг шүү дээ. Тийм байдаг байна. Тэгэхээр Андрагийн хувьд ер нь юун дээр зүрх дарж байна? Би болохоор одоо ингэ штэ Instagram руу орлоо хайл хийхгүй эхлээд нэг зүйл юм бол юм тийм. Гөөлгөнгүүд ингээд аюу гоё ингээд креатив санагдсан зүйлсүүд ч юм уу ингээд яг ингээд жинхэнэ үнэн үг хэлж байгаа ингээд инфоц өгж байгаа мессеж үүсч юм уу тийм. Тиймэрхүү юм гоё харагдсан зүйлээр л зүрх дараа л ингээд гөөлгөж штэ. Загвар сэтгүүл бас үзэж байгаа юм шиг тийм аюу гоё байдаг тийм. Ер нь бол Instagram тийм орон зай юм шиг байна. Зя биднээс пин коммент хийсэн байгаа тий. Пин коммент. Пин комментэн дээр яг энэ битэрийн өнөөдөр ярьж байгаа зүйлийн талаар маань нийтлэл байгаа. Тэгэхээр хүмүүс маань нийт
үзээрэй. За дуу сул байна гэж хүмүүс маань дуу битэрийн дуу хэрэг байна. Бас хэлээд өгөөрэй. Бид хоёр айл бол микрог ойртой суучи. Анраас ойртой суучих тий. За гол сэдв рүү орох уу? За тэгээ гол сэдв рүү оршил явчлаа тий. За. Одоо болохоор ингэж байгаа шүү дээ. Instagram-ыг ингээ ашиглах талаар ингээ ярьж байгаа тийм. За тэгвэл ингээд Instagram-ыг эхлээд ингээ үүсгэж хэрхэн одоо Instagram аккаунт бий болох талаас нь эхлээд ярих уу? За тэгье. Эхлээд аккаунт хэрхэн үүсгэх талаар яриа. За аккаунт үүсгэхэд нөгөө нэг эхлээд гар утсан дээрээ аппликейшнээс олох хэрэгтэй. Нэг хамгийн нэгдүгээр болох. Тэгээд нөгөө нэг бэрхшээл тулгуурдаг нь гар утсан дээрээс л ганцхан зураг видео оруулах боломжтой. Нөгөө компьютероор instagram.com гэд бичиж оронгууд нөгөө юм нэмэх одоо тий юм нэмэх товчонд байхгүй болчдөг. Тэгэхээр жоохон нөгөө маркетрууд явж байгаа асуудалтай байгаа юм да. Ингээд нөгөө контентоо бэлдээд бэлдсэн контентоо гар утас руугаа хуулаад хуусан контентоо оруулаад айгүй юм. Тийм нөгөө нэг хааны үлгэр гэдэг үү тий тэр шиг болчиход байгаа. Тэгэхээр бидний болохоор харилцагч байгууллагынхаа инстаграмыг хүүцүүдийг ашиглаад хийдэг тийм. Энэ болохоор ер нь компьютероос шууд инстаграм руу ингээд орчих боломжтой. Тэгэхээр энэ бол маш сайн боломж болж байна гэсэн үг аахгүй юу бид нар. Тэгэхээр дээрэс нь нөгөө нэг одоо хиттэй аккаунт холбох боломжтой байдаг. Тэгэнгүүт чинь яг нэг дороос маш олон контентыг ажиглан гүйцэлүүд хийх боломжтой. Хүүцүүдийн бас давуу тал нь ер нь тэр одоо яг өчтөр над дээр гарсан асуудал байна. Тэр нь болохоор би болохоор энэ аяга асуудал юм шиг хэрнээ дорхноо миний талаад бол ерөөсөө асуудал биш гэж орж ирж байгаа. Нэг харилцдаг байгууллага маань 2 пэйжийг зэрэг хөтлүүлмээр байна. Одоо тий 2 пэйж зэрэг хөтлүүлэхэд ер нь яах вэ? Яг энэ үнийн түгээрээ байх боломжтой юу гэсэн боломжтой. Яагаад гэвэл нэг контентоо л хийж байгаа учраас нэг дороос 2 пэйж руу шууд төлөвлөлөд оруулж учраас хүүцүүдээрээ шилжнэ гэсэн үг болчихж байгаа. За тэгээд ингээ хадуураа тэгээд за хүмүүс маань лайв гэж комент хийрээ. Лайв гэж комент бичих юм болоо. Чатаар бидний бэлтгэсэн e-book маань очих болно. Тэгээд e-book-ын дотор олвол QR код байгаа. QR код дээр болохоор дижитал маркетингийн хэрэгслүүдийг хэрхэн ашиглах талаар бас илүү дэлгэрэнгүй ингээд хэрэгтэй e-book-ууд татаж авах боломжтой басчих байгаа. Тэгэхээр лайв гэж хүмүүс маань комент хийрээ. За тэгээд асуух зүйл байвал бид хоёроос бас асууж олно. Бид хоёр аль алхчихгүйгээр хариулна тий. Тэгээд эх 7 хоногт ч юм уу ерөнхийдөө манай лайваар ямар сэдвээр бид хоёроор яриулахыг хүсэж байгаа вэ? Тэр сэдвээ бас хэлж олно тий. Комент хийчих юм бол бид хоёр бэлдээд e-book бэлдээд нийтлэл бэлдээд бас лайв хийх байгаа шүү. За тэгэхээр Instagram яг хөө тэгээд нөгөө нэг аккаунт нэгтлээр ярьж байгаа. Тэгэхээр сайхан адуурч чи. За тэгээд ах нөгөө нэнгут нь шууд нэвтрэх одоо фэйсбүүкээр нэвтрэх үгээс утасны дугаар юм мэйлээр нэвтрэх үг гэдэг хэсэг гараад ирчихдэг тий. Тэгээд энэ дээр болохоор мэдээж хэрэг юу яагаад байгаа юм л өөрийнхөө хувийн тий фэйсбүүкээр биш тий өөрийнхөө хувийн мэйлээр биш байгууллагынхаа мэйлээр ч юм уу тий нэвтэрчих юм бол фэйсбүүктэй холбогдохгүй. Бас асуудал гарч ирдэм байлаа. Хүмүүс болохоор яадаг вэ гэхээр нөгөө яг өөрийнхөө хувийн нөгөө нэг фэйсбүүк хаягаар нэвтэрчээ дараа нөгөө нэг байгууллага дээр нь шеэрлэгдэх ёстой байсан юм өөрийнх нь фэйсбүүк дээр шеэрлэгдэх ч юм уу тий автомат нөгөө постыг хийдэг шүү дээ. Тэгэхээр тэгээд асуудал гараад ирдэг юм байлаа. Тэгэхээр хүмүүс маань яг нөгөө өөрийнхөө хувийн тэр аккаунтаас илүүтэйгээр нөгөө байгууллагынхаа аккаунтаар байвал илүү зүгээр. За энэ бол айгүй анхаа шатны юм тий. Тэгээд full name гэдэг хэсэг бүглэг гарч ирнэ. Энэ full name гэдэг хэсэгт одоо тухайн байгууллагынхаа ч юм уу тий эсвэл нөгөө нэг брендийнхаа магадгүй нөгөө брэндүүд гэдэг шүү дээ. Одоо манай нэг байгууллага гэхэд нөгөө өөрөө эмэгтэйчүүдэд зориулсан бүтээгдэхүүн үйлчлэгээ борлуулдаг учраас Cosmo эзэгтэй гэдэг пэйжтэй Instagram ч гэсэндээ Cosmo эзэгтэй гэдэг пэйжтэй. Тэгэхээр яг нөгөө тий Cosmo гэдэг нь өөрөө бас нөгөө шинэлэг юм гоё гэсэн санаагаа альтгаж байгаа. Тэгээ нөгөө тэртээ зүгээр эмэгтэй хүмүүс зориулж байгаа болохоор эзэгтэй гэдэг чинь. Тэгэхээр тэр байгууллагын нэр бол байхгүй. Зөвхөн Cosmo эзэгтэй гэдэг нэр. Тэгэхээр тиймэрхүү нэрнүүд бас өгчөж болно. Гэхдээ хүссэн нэрээ бас өгийгээд бас жоохон хайлтанд хэцүү нөгөө нэг амар нөгөө нэг имплаг гадаад надад хүн хайж болохож байгаа хэцүү үгтэй Франц бичдэг шүү дээ. Тиймэрхүү байх юм бол хайлтанд өртөхгүй авах учраас бас энэ тал дээр хайлтанд өртөх тал дээрээ сайн анхаарах хэрэгтэй гэдэг байгаа. За ерөнхийдөө ингэж нэгдчихлээ тий. За ингэ нэгдчихлээ.
За одоо ингээд Facebook гинэ. За Instagram ингээ аккаунт нэгтчихлээ шүү дээ. За одоо ингээд нээсэн аккаунтын илэрцийг нь одоо хэрхэн нэмэгдүүлэх ёстой вэ? Одоо зүгээр нээсэн аккаунт болол алдахгүй шүү дээ. Яг илэрцэнд яг маш олон зүйл нөлөөлнө тийм контент мэдээж хэрэг контент искин гэх тийм контент бол хэвээрээ гэхдээ нөгөө яг оновчлол контент хийхээс өмнө яг нөгөө оновчлолоосаа ээжиж бас илэрсэн маань гарч ирэх гэдэг байгаа тийм оновчлол гэдэг чинь яг нөгөө ингээд ерөнхийдөө хайлтын системд маш одоо хар инженеэр тайлбарлах юм бол хайлтын системд илэрч гарч ирэхийг яриад маш сайн одоо оновчлол хийсэн хуудас маань маш их илэрч гарч ирнэ гэсэн үг болж байгаа. Тэгэхээр энэний тулд юу төрөнд болохоор нөгөө нэг профайл зураг бас зүг сонгох хэрэгтэй тийм. Профайл зураг маань нөгөө бөөрийнхий олгочдаг Instagram. Тэгэхээр тэрэнд нөгөө нэг бас ингээд хэдэн талаасаа таслагдахгүй байх арга авах хэрэгтэй тийм. Саяхан амрын өдөртөг нэг байгууллага дээр бас гарсан тийм нөгөө зураг нь одоо дөрвөлжин хийвэрэ байгаад байдаг тийм. Профайлын салсан чинь дөрвөлжин болоод уудал нь одоо ингээд бүрийнхээ болдог болсон шүү дээ. Тэгээ бүрийнхээ хэлбэртэй одоо дөрвөлжин гээд пэйж рүүгээ оронгууд хараад болоод байгаа юм шиг ингээд утаснаас хандаад оронгууд хөөцөн бүрийнхээ таслаад талнаа. Тэгэхээр нөгөө зургийнхаа яг юун дээр одоо зургаа зохиомжлохдоо яг нөгөө нэг өнцөгт нь магадгүй утасны дугаарыг бичгүүгээр голлуулдаг ч юм уу тэгж зохиомжлох байсан гэсэн үг шүү дээ тийм ээ. За дараагийнх нь болохоор юу төрөнд профайл зураг ингэж зөв сонгох хэрэгтэй байгаа. Хоёр дахь нь болохоор нөгөө био гэж хэсэг гэдэг шүү дээ. Instagram био гэж бид нэрлэдэг. Био хэсэг ерөнхийдөө товч танилцуулга тэгээд 150 тэмдэгт биднэрт өгдөг. 150 тэмдэгтийн эрэхтэй. Тэгээд тэр 150 тэмдэгтээ багтааж гайхамшигтайгаар өөрсдөө танилцуулах хэрэгтэй. Тэгээд энэ болохоор байгууллагууд хөвчлэн гадны байгууллагуудыг би бас одоо энэ e-book бичиж явцдаа гадны байгууллагуудын жишээг харлаа та. Тийм гот гадны байгууллагууд ихэнхдээ болохоор нөгөө алсын хараа амлаж байгаа зүйлээ бичдэг юм байлээ. Одоо жишээлбэл Nike-г харсан. Nike бол нөгөө нэг just do it гэдэг шүү дээ. Тэрийгээ бичсэн байх шээ тий. Тэгээд одоо нөгөө нэг яг тийм том брэндүүд яг нөгөө ураа өгнүүд аяг бичдэг юм байлээ. Тэгээд тэр нь бас яг нөгөө яг нэрийн хуудас болдог л гэдэг юм л да. Instagram хуудасны тэр нэрийн хуудас шүү л гэдэг. Тэгэхээр яг нөгөө танаа байгууллага хинбэ, танаа брэнд хинбэ гэдэг амлалтыг хэрэглэгчтэй өгж ийн гэж ойлгоод байна. Тэгээ манай байгууллагын хувьд болохоор бид нөгөө нэг social media marketing гэсэн өгнүүдийг ашиглаж одоо биогоо бичсэн. Дээрээс нь нөгөө веб хуудас оруулж өгсөн. Энэ болохоор бас их зүгээр юм байлээ веб хуудас оруулах. Мэргэжлүүд ч гэсэн ер нь вебээр оруулаарай гэдгийм байлээ. За интернет жоохон таарах юм байна хүмүүсээ хэлээрээ үзэж байгаа хүмүүс гацаж дуусвал байх гацах. Тийм бид хоёрт интернет жоохон сул байна гэсэн. Баярлалаа. За зүгээр байгаа болов. За ямар ч хэсэн биогийн хувьд бол тэгдэм байлээ. Тэгэхээр нөгөө нэг юу яах одоо яг тэр амлаж байгаа зүйлээ бүгдээрээ биосэгтээ тусах нь байна. За тэгээд бид нар болохоор тэр веб хийждэг. Веб болохоор тэртээ тэргүй одоо манай веб дээр маш тодорхой манай бүтээгдэхүүн үйлчлэгээний маш тодорхой хэсэг байгаа. Дээрээс нь манай CRM тэрнээр ажиллаж байгаа. Тэгэхээр бид нар нөгөө веб руу орж ирсэн хүмүүсээс эргүүлээд мэдээллийг нь аваад хавтартай мэдээлэл хүргээд боломжтой учраас нөгөө веб руугээ л өсрүүлэх сонирхолтой байгаа. Тэгэхээр веб руу өсрөх боломжийг биднээс нөгөө нэг вебийнхаа линкийг бичсэн. Бас дээрээс нь бид нар нөгөө нэг хаштагуудаа бичсэн. Хаштагуудаа яагаад бичсэн бэ гэхээр манайг хайж болоход амар байлгах үүднээс. Тэр нь болохоор ингэж байгаа юм л да нөгөө манайхыг одоо ямар үгээр хайх вэ те яг тэднэрийгээ биччих юм бол био хэсэгч нөгөө бас оновчлолтой орох учраас тэр хайлтын хэсэгтээ бид нар био хэсгээ хаштагийг өгсөн байгаа. За одоо дараагийн хэсэг рүү оръё те хоёлаа. Сая одоо ингээд нээчлээ шүү дээ аккаунт нээчлээ энэ ингээд хувийн одоо хувь хүний аккаунт шиг ингээд нээчихэж байгаа шүү дээ яг энийг бизнес болгох ямар нэг арга зүйн байдаг байгаа. Тийм. Ер нь маш зөв асуулт. Бага. Хувь хүний аккаунт гэдэг бол хүний аккаунт тийм. Боломж хомс. Маш хомс. Personal. Тийм. Personal chart. Дээрээс нь чинь нөгөө нэг insight харахтай нөгөө тайлан үр дүнгээ хэмжих гэдэг чинь үнэхээр асуудалтай болоод ирж байгаа байхгүй. Тэгэхээр хувийн аккаунт
үүсгэх боломж байгаа. Ингийн тулд эхлээд нөгөө нэг одоо 3 зураас яддаг штеп. Манай Facebook-д маань ч байдаг. Алдарт 3 зураас. 3 зураас дээр дарна. Дээд хэсэгт байгаа тий баруун дээд хэсэгт байгаа. Тэр 3 зураас дээр дарна. Тэгин гот чинь нөгөө settings гэдэг товч хамгийн дор гараад ирдэг. Settings дээр дарна. Тэгээд дараа нь аккаунт хэсэг дээрээ дардаг. Аккаунт хэсэг дээрээ дарангууд бас хамгийн дор нь цэнхэр өнгөтэй бизнес switch to business account гэдэг баха. Тийм товч үүдэг. Тэгээд тэрэн дээр дараад ерөнхийдөө цааш нэг хөтлөөд аваад ивчдэг. Яг тэгж бизнес болох нь. Тэгж бизнес болох нь. Тэгээд бизнес болгонгууд нөгөө нэг ийм бас мессеж ирд юм байлээ. Би өөрийнхөө хувийн Instagram-ыг бизнес болгож үзэхгүй яг энэ нийтлээ бэлтгээ, лайва бэлтгээ дан гэсэн чинь одоо ингээд чиний хийсэн те энэ хідэн зурагнууд чинь надад нэг 100 мөн зураг байгаа юм байна те. Тэр 100 зураг чинь бүгд одоо ингээд паблик боллоо шүү. Чи одоо зүгээр үстэй гэдэг тийм мессеж ирж байгаа байхгүй. Тэгээд тэр болохоор хэрвээ би магадгүй өөр байгууллага бас тэгж бодож магадгүй шүү дээ. Би энэ паблик болгомооргүй байна гэж. Тэгэх юм бол бас боломж байдаг юм байлээ. Нөгөө нэг settings зэснийхээ зэс рүүгээ ороод бас нөгөө нэг аккаунта яг нөгөө ийм хүмүүсийн зөвшөөрлөөр харахад тохиолж бас follow хийсэн хүмүүст харуулахаар тийм их гүйцэтгэх нь авч иж зөвхөн өөрийнхөө одоо хуудсыг харуулна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тийм боломж бас яд юм байлээ. Бас дээрээс нь бас нэг гоё юм нөгөө фильтр хийж болт юм билээ шүү дээ. Тэгээ коммент фильтр хийж болт юм биш. Би энэ юусаа мэддэггүй байсан аахгүй юу? Тэгсэн чинь коммент фильтр хийж бас болд юм байлээ. Тэгээд яг энэ одоо энэ тохиргоонуудыг яаж хийх тухай хоёлоо яг юун дээр бол e-book-ын дээр бол бүр ингээд нэг бүрчлээ хийсэн үйлдэлээ скриншот хийгээд оруулаад бэлдсэн байгаа учраас та бүхэн битэршиг ойлгомжгүй ярьсан бол e-book дээрээс хараарай. E-book татаж яаж татж явах вэ? Өнгөө татж байгаа. Live-ийн маань доор live гэж коммент бичээд за мессенжерээр шалгах байгаа тийм. Мессенжерээр нь Nataos Creative-с e-book татаж авахар очсон байгаа. За энэ e-book-ийг татаж аваад дотор нь байгаа QR код байгаа тийм. QR кодыг уншуулаад дижитал маркетингийн хэрэгслүүдийг хэрхэн ашиглах талаар бас бэлдсэн илүү дэлгэрэнгүй e-book бас татаж авах. За тэгээд цаашдаа YouTube, Facebook-ийн өөр e-book-ийг татаж авах боломжтой байна. За, пин комментэн дээр бас манай нийтлэл байгаа тийм. Тэгэхээр нийтлэл хэсэгтээ бид нараас нэг үрчлээ скриншот хийгээд оруулсан байгаа шүү. Тэгэхээр иймэрхүү одоо зааврыг та бүхэн манай e-book-ээс бол нийтлэлээс авах тийм. Ааха. За, дараагийн сэдв. За, одоо ингээд бүгдээрээ аккаунт нэгээд бизнес пэйж болгочлаа тийм. Одоо бүгдээрээ контент ингээд нэг хэстэй болчихсон. Контентыг ямар байх хэвтэй юм бэ? Яавал хүнд хүрэх хэвтэй. Дахиад маш зүг асуулт. Энэ болохоор юу л да нөгөө тэр өмнөх лайв дээр ч гэсэн ярьж исэн тийм. Сувг болгон өөрийн гэсэн онцлогтой. Нэг сувгт амжилт болсон контент нөгөө сувгт амжилт олохгүй байх магадлалтай. Одоо жишээлбэл ингээд Facebook дээр яг маш олон хүн түрээл те. Бүр за Insta дээр алаад өглөөдөө гэж бодсон контент Instagram руу шууд оруулж байгаа байхгүй. Нөгөө caption байвал бүгдэнтэй тэр чигээр нөгөө автоматжуулалтаа хэрэглээл те. Бид нар янз бүрийн автоматжуулалт хэрэглэдэг шүү дээ. Тэгэн гоо шууд хэрэгээ хэрэглээл ингээд оруулж байгаа юм да. Тэгэл би нөгөө Facebook харчаар за Insta энэ контент маш олон хүнд хүрчлээ. Instagram дээр бүр олсон багтаа гэдээ ороод ирсэн чинь 3 зүйл. Гурван хүн л тэрийг таалсан байгаа байхгүй юу? Тэгсэн чинь тэр нөгөөхөн дээр нь 3,000 хүн таалагдсан тийм. Тэгэхээр ийм амар хол зөрүүтэй байх магадaltaй байдаг. Энэ яг нөгөө сувгийн хүлээлтнээсээ болдог юм лээ. Instagram хоёлаа нөгөө лайв хийх гэсэн чинь Instagram бол амьд орчин хүмүүс ингээд зурагтай сэтгүүл үзэж байгаа юм шиг байдаг. За бараг л нөгөө барга ерөөсө стрессгүй орон зай гэхэд хэлдэхгүй гэл тийм. Яг ийм байдаг учраас бид нөгөө нэг Facebook дээр болох постоо хүмүүсийн хүлээдээс шал өөр юм өгчөж байгаа байхгүй юу? Тэгэн гот хүрэхгүй. Тэгэн гот одоо яг Instagram дээр байх хэвээр пост бол 7 постын жишг бай. За эхнээс нь эхлээд ярив. За нэгдүгээр постын жишг бол худалдаа авалтанд урин дуудаж шунал өдөөсөн гэж байгаа. Үнэхээр бүтээгдэхүүний шууд зураг болж таарч байгаа байхгүй юу? Тэгээ тэрний яваа гэхээр одоо ингээл чи Instagram гүйлгээд явж байхдаа тэгдэггүй би бол тэгдэхгүй ингээл гүйлээд явж байна. Энэ бүр ямар гоё уруулын бодог вэ гэж. Тэг ингээл харсан чи үнэхээр гоё сав баглаа бодлоо амар гоё. Би саяхан яг тэгж явж байгаад говьос очиж байгаа байхгүй тий. Тэр болохоор
яг л нэг тийм явдлаар жоохон л харсан чинь тэр байлтаа би л нэг тэрийг өмсөхгүй болохгүй юм шиг тий. Яг тийм энийг бол нөгөө яг гоёо хоёр бол бүр гайхамшигтай ашиглаж илээ. Яг ингээд гүйлгээд харахаар за би яг энийг л авъя. Одоо тийм пижак хэрэгтэй пижак хараа. За би энийг хөртөө авч өгөхгүй бол гэдэг ч юм уу тий. Нэг тиймэрхүү байхаар юм байлээ. Тэгэхээр ерөнхийдөө одоо маркетрууд бол бид нар ерөнхийдөө байнга л ярьдаг болсон тий. Шууд сурталчилгааны контентоос бүгдээрээ зайлсхий тий. Бүгдээрээ одоо жоохон edutainment гэдэг штэ тий. Хэрэглэгчийг хөгжүүлсэн, тэгээ боловсруулсан ийм контентууд хийя гэдэг ч юм уу тий. Илүү эсвэл даалт ухамсарт нөлөөлөх маркетинг 3.0 4.0 руу орсон контентууд хийя гэж ярьдаг тий. Гэхдээ Instagram бол нөгөө бүтээгдэхүүн хандсан тэгээ маркетинг 2.0-ийн бас постууд амжилт олоод байна. Тэгэхээр тийм постууд бас юу түрүүнд хийх хэрэгтэй юм байна. Энэ нь өөрөө эргээд худалдаа авалтанд бас сайн нөлөөлөд байгаа юм л да. Тэгэхээр одоо бид нар болохоор 7 контентын жишээ ярина. Тэгэхээр магадгүй 7 хоногийн 7 өдөрт ингээд нэгээр нь хийгээд үзэх хэрэгтэй л баг тий. За энэ бол ер нь өнгө бодгийг маш сайн ашиглах хэрэгтэй. Бүтээгдэхүүнээ тодруулах хэрэгтэй. Гоё харагдуулах хэрэгтэй юм шиг. Ялгуун байна. Ялгуун бас гайхамшигтай ашигладаг. Би бас ялгуунаас ч дэмэг авчиж байгаа. За хоёрдугаар жишээг маань. Хоёрдугаар жишээ хөшигний ад жишээ. Энэ байгууллагууд хэрэгэлдэг болсон. Одоо оюутлогоо байна тий. KFC байна тий. Энэ байгууллагууд бол хэрэгжилж байгаа. Манайх ч гэсэн хэрэгэлдэг. Юу гэхээр нөгөө хөшигний ард юу болж байгаа нөгөө яг энэ байгууллагын галтгоонд юу болж байгаа нь сонирхолтой байт юм байна. Бид нараас нэг контент төрч үзсэн шүү дээ. Тэгээ нөгөө лайв бэлтгэхийн өмнө юу болдог вэ? Лайв бид нар хэрхэн бэлтдэг вэ гэдэг контент бэлтгээд үзсэн бас давгүй үр дүн өгч ийсэн тий. Тэгэхээр тийм боломж байдаг юм байлээ. Ер нь тийм контент бас хийвэл их зүгээр юм байлээ. Өөрөөр хэлбэл яг манай эцсийн бүтээгдэхүүн хэрэглэгчийн гар дээр хүрэх замдаа юу туулж тий. Яаж эдгээр контентоо бүтээж ин гэдэг бол сонирхолтой байхгүй. Дээрээс нь нэг сонирхолтойгоос гадна хоёрт нөгөө байгууллагын үнцнийг өсгөн. Одоо жишээлбэл бид нар мэргэжлийн түвшинд ажилтгаа харуулах боломжтой. Бид нар контентыг зүгээр одоо тий нөгөө ингээд сууж байгаа таарлцсан юм а постлтгүү тий стратегтэй төлөвлөгөөтэй тий персоногоо гаргаад худалдаа авалтын замлаа тодорхойлоод ингэж гаргадаг гэдгээ бас харуулах боломжтой. Тэгэхээр ийм контентууд хийдэг. Манайх болохоор нэг Instagram дээр бас тийм гайхамшигтай хэрэгжилж чадахгүй байгаа ч гэсэндээ бидний нэг өдргээд нөгөө нэг юм story-ийн highlight үсгэсэн байгаа тийм. Тэрэн дээрээ бид нар бол хийгээд яваад байгаа. За тэгэхээр хоёр дахь нь хөшигний ард байгаа контент бол хүнд их хүрдэг байна. За гурав дахь нь байгууллагын лайв юмдаа лайв гэж комент хийжээрэй. За бид нар мессенжерээр та бүхэнд одоо Instagram-ыг маркетингдаа хэрхэн ашиглах талаар e-book бэлдсэн байгаа. Тэр маань очих болно. E-book дотор QR код байгаа. За энэ кодыг уушруулах юм бол дижитал маркетингийн хэрэгслүүдийг хэрхэн ашиглах талаар бэлдсэн e-book болон цаашдаа YouTube болон Facebook те ашиглах талаар маркетингд ашиглах талаар e-book-уудыг бас татаж авах боломжтой байгаа. За пин комментэн дээр бас манай бэлдсэн нийтлэл байгаа. Тийм. Instagram-ын талаар нийтлэл байгаа. Скриншот хийгээд бүх зүйлийг дараалан тайлбарсан байгаа учраас бас илүү ойлгомжтой байхаа гэж бодож байна. За тааш нэрээ тий. За дараачих нь болохоор амжилттай пост 3 дахь пост байна тий. Эхний хоёроо ярьсан. За байгууллагын ажилчдын постыг репост хийх гэдэг. Манай байгууллагын ажилчид бол story post хийхэд дуусахгүй их пост хийхдээ би ажиллаж байна. Миний ажил сайхан байна. Урам зоригтой байна. Даваа гараг гэж хэлдэг. Тэгэхээр яг энэ болохоор бас л сонирхолтой байдаг юм байна л да. Байгууллага чинь өөрөө амьд организм шүү дээ. Байгууллага гэдэг чинь зүгээр байшин биш шүү дээ. Амьд организм. Тэр чинь өөрөө байгууллага чинь нэг хүн гэсэн үг шүү дээ. Тэгэхээр хүн гэж үзэх юм бол байгууллагын ажилчдаа хоёлоо тий нэг нь одоо зүрхэн нөгөөх нь одоо уушгинж гэдэг юм аа тий ингээд явах л. Тэгэхээр яг тэр нөгөө байгууллагын ажилчдын бас юу ярьж ийн юу хийж ийн яаж ийн гэдэг маань хэрэглэгчдэд сонирхолтой. Нөгөө зүгээр байгууллагын хувьд гэх юм бол байгууллагын дүр төрхийг бас бүтээх сонирхолтой тий. Тэгэхээр ийм контент бас амжилт олдог гэсэн байлээ. Тэгэхээр байгууллагын ажилчдын постыг
репост хийж. Тэгээ бүр яг байгууллагын ажилчдын постыг гэхээр байгууллагаасаа хий гэсэн үг биш. Байгууллагын ажилчдын хувийн аккаунт дээр оруулсан постыг репост хий гэсэн үг тийм. За дараачих нь дөрөв дахь жишээ. Боловсрол олох гэдэг. Тийм. За энэ бол гайхамшигтай хийдэг. Манай жишээ бол одоо ерөнхийдөө Монголд бол гэртээ энэ гэж байдаг тийм. Гадных нь яг хамгийн одоо яг энэ хоолны жормоор бол боловсрол олох байгаа шүү дээ. Хувцас хэрхэн тохируулан өмсөхгүй ялгаа бас хийсэн шүү дээ. Нөгөө юугаа оролдоо хэрхэн гоё зангидэх вэ? Тэгээ хувцастайгаа тааруулж яаж хэрхэн өөр харагдаж зангидэх вэ гэдэг вэ гэл тэ. Ийм боловсрол олгосон контент. Энэ контентэд хүмүүс их угаасаа хүндтэй нөгөө нэг value өгж байгаа контент олон хүнд өгдөгөө гэдэг тэ. Хэрэгтэй тийм контент олон хүнд хүрдэж байгаа тэ. Амьдрал нь үнэхээр хэрэг болохоос контент олон хүнд хүрдэг. Тэгэхээр энэ контент боловсрол олгох контент бол ялчгүй хэрэгтэй болоод байгаа. Энэ контентыг бол гайхамшигтай хийдэг жишээ гэх юм бол одоо тести байна. Гадны хоолны тийм. Энэ бол үнэхээр гайхамшигтай тести. Одоо Монгол хэлбэр нь гэртээ байна тийм. Ингээд явчихж байгаа. За тэгэхээр боловсрол олгох контенттэй анх байна. За үзэж байгаа хүмүүс маань лайв мандаар лайв гэж комент хийчихэд Instagram-ийн талаар маш тэндээ хэрхэн ашиглах талаар бэлдсэн e-book маань мессенжерээр очих байгаа. За e-book-ээ нэгээд дотор нь QR код байгаа. Энийг уншуулснаар QR кодыг уншуулсан дотор нь дижитал маркетингийн хэрэгслийг хэрхэн ашиглах талаар бэлдсэн e-book очих байгаа. Мөн энэний дараа YouTube-ийн талаар бэлдсэн e-book, Facebook-ийн талаар гээд дараагийн одоо ирэх 7 хоногийн лайвын e-book-ийг ч гэсэндээ магадгүй тэндээс хандлтаа хийгээд хаагаад авчруулсан тийм. За. Пин коммент байгаа. Лайвын маань пин комментэн дээр Instagram-ын талаар бэлдсэн нийтлэлмаар аваа. Нийтлэл дээр илүү бүх юм зүгцэл дэлгэрэнгүй байгаа учраас бас ороод уншиж болно. Дагаад одоо зааврын скриншот хийсэн учраас дагаж хийж болно. Алхамд скриншот хийгээд бид нар оруулсан байна тийм. Тэгэхээр маш ойлгомжтой тийм. За тэгээд бас хүмүүс маань бид хоёроос асуулт хүсэж байгаа зүйл авах юм бол комментээр бичиж болно. Бид хоёр хичээнгүйлээ хариулна. Бүр хариулж чадахгүй яригтай асуудал авах юм бол яг гин сэдвийг барьж аваад дэлгэрүүл судлаад бид хоёр лайв хийх. Тэгэхээр хүмүүс маань асуух зүйл аваад асуугаарай. За дараагийн пост нөлөөлөгчийн пост гэж байгаа. За нөлөөлөгчийн пост бол за манай Монголд одоо их хэрчийг авч ийн тийм газар авч байгаа. За сүүлд ч гэлтгүй. Ер нь одоо манайд байгаа нөлөөлөгч том тийм маш олонний танилын том нөлөөлөгчд бол одоо макро микро гэж хоёр байгаа. Макро нөлөөлөгчд бол одоо дуучин УК, болт гэх тийм. Рэпержи, ано гэж явах нь тийм. Тэгээ сая бас нөгөө нэг шинэ нэг утас P30 лөө. Ус рекламад дсэн шүү дээ. Тэрэн дээр бол болт УК хоёроо стов яг тийм нөлөөлөгчийн контент хийж илээ. Жи бол бас гэдэг тийм. Уран холбоо бүр гайхамшигтай ажилладаг тийм. Яг манай нэг харилцагчийн жишээ байгаа шүү дээ. Тийм, манай нэг харилцагчийн жишээ. Уран холбоогоор яг нөгөө тийм контент хийлгсэн. Контент хийлгсэн чинь маргааш нь бүр нөгөө нэг юм юу өсөөд, борлуулалтын нэрс өсөөд үйлдвэрийнх нь бүх бүтээгдэхүүн дуусаад нөөцгүй болоод сандрагч ийсэн дэх тийм. Тэгэхээр яг энэ нөлөөлөгчийн пост бол угаасаа маш хэрэгтэй. Тэгэхээр нөлөөлөгчийн постыг өөрийнхөө хуудсан дээр тавихаас илүү яг тухайн одоо жишээлбэл УК-гаар дуучин УК-гаар ч юм уу те болдоор ч юм уу жигээр ч юм уу ануугаар ч юм уу хийж байгаас өөрсдийнх нь утсан дээр тавих хэрэгтэй тийм. Тэгжиж персонал тэгжиж тэр хүний нөгөө нэг дагдаг тэр хүний дагагчт нь манайхыг дахиад дагж ийн гэсэн үг байхгүй тий. Тэгэхээр нөгөө ингээд гаханы хэлж байгаа гэсэн. Дээс шампнезгаа гэсэн үг байна тий. За тэгэхээр одоо дараагийнх нь болохоор урам зориг өгөх пост гэж байгаа тий. Motivation post байх юм. Motivation post. За motivation post гэхээр бас энэ дээр яг нэг алдаа гараад идэг харагддаг. За манай нэг харилцдаг байгууллага байна тий. За салбарын хоёрыг хэлээд явах. Тэр байгууллага яасан бэ гэхээр өөрийнхөө салбартай одоо яг мотивашн байж байгаа юм л. Тэгэхээр салбартайгаа шал хамаагүй юм тавьсан. Тэр нөгөө Сүхбаатарын талбаны зураг тавиад дээр нь өглөөний мэд явьчихсан байсан тий. Тэгэхээр
одоо яг сайхан өглөө ухтаарай гэж байгаа ч гэсэндээ тэрний тооноо байгууллагынх нь яг явуулж байгаа үйл ажиллагаатай уйлдахгүй байгаа байхгүй. Тэгэхээр одоо бид нар чинь нэг л зорилготой тий манай байгууллага шүү гэдэг л зорилготой байгууллага танилцуулж байгаа бүтээгдэхүүнээ танилцуулж байгаа тэрнтэйг л бүх юм оож өгөх хэрэгтэй байгаа юм л да тий. Тэгэхээр team контентууд хийх хэрэгтэй. Манайх бол ийм контентуудыг одоо контент харилцаа үүсгдэг. Тэ харилцаа нь итгэлээр тогтдог тий. Итгэл нь орлогыг авчирдаг. Энэ бол яг манайх угаасаа контент маркетингийн хүмүүс бид нар бол орлогыг амарч байна тий. Тэгэхээр яг ийм контент зүйлсээр явуулдаг. Тэтгэлцэлээр явуулдаг. Тэгээд энэ хараг манай үйлчлэгийг харуулж байгаа. Манай ажилдаг зарчим, манай байгууллагын ерөнхий одоо тий хинбэ гэдгийг харуулж байгаа байхгүй тий. Иймэрхүү контентууд нийлдэг. Маркетингийн талаар магадгүй гой өгнүүд ил болно тий. Тэгэхээр тийм өгнүүд бас нийтлэх мотивашн гэдэг дээр тийм байвал тэгэхгүй нөгөө нэг жоохон өөр байх юм бол байх юм бол маш замбраагүй ажил маш юм одоо дис дараалгүй тий стратеггүй арга нөгөө нэг дүр зургийн ч гэсэндээ байгууллагын ерөнхий дүр төрх гэж нэг юм байгаа шүү дээ. Байгууллага чинь нөгөө хүн гэдэг яриад байгаа шүү дээ. Тэгсэн чинь би ингээд өнөө өглөө нэг юм яриад тий андраа хоёлын инстаграм дээр Instagram маркетингийн талаар лайв хийн шүү гэжсэн маргааш өглөө орж ирэнгүүтээ үгүй би ерөөсөө лайв хийхгүй гэл тий би хизээш лайв хийж байгаагүй гэж байгаа юм шиг яг тийм харагдаад ирсэн. Тэгэхээр яг нөгөө нэг тодорхой дүр төрхөө яг гаргаж явах хэрэгтэй байдаг. За энэ талаар хоёлаас дэлгэрүүлж байна тий байгууллагын дүр төрх гэдэг. За дараагийнхан пост за энэ болохоор сүүлийн болж байгаа тий 7 постын жишг. За энэ болохоор тренд болж байгаа агуулгыг хадгалсан пост. За манай маркетрууд ерөнхийдөө одоо ингээл хаана юу болж ийн хин юу билүү ярьж ийн бид нар маш саргыг ажиллаж байгаа юм гэдэг тий. Яг ийм саргыг ажилдаг байгууллагын жишээ бол Clinics-ийг дуртахгүй байж болохгүй тий. Clinics-ийн бол яг тухайн үед ингээд юу болж ийн яг тэрнтэй холбосон постууд маш их хийдэг. Сая гэхэд нөгөө Avengers гатахад яг Avengers-тэй холбоотой постууд хийсэн ш. Би яг нөгөө Avengers-ийг үздэг болохоор ойлгохгүй байгаа юм л да. Гэтэ хүмүүс бүр амар хандлагатай доор нь бүр ха ийм гэж игсэн. Тэгээ нөгөө спойлертгаа байд юм л тэгээд янз бүр юм гэсэн. Ийм байгаа байхгүй. Тэгээ бас саяхан би нөгөө Батуусын жишээ харсан. Надад тэр болохоор ойрсон л да. Юу гэхээр нөгөө үеиг зайрбэг гэх. Тийм мах зүгээр ингээд зарим шиг болгоод ингээд хийцэн тий. Тэгээд тэр болохоор нөгөө нэг өвхрийн баг хүнд орсон. Хүн болох өвхрийн баг ярьж байгаа тэр үед үнэхээр ширэхгүй харахгүй харагдсан тий. Тэгэхээр тийм байна. За тэгэхээр лайв үзэж байгаа хүмүүс маань лайвын мандаар лайв гэж комент бичээрэй. За хэрэг бичих юм бол бид нар мессенжер Instagram-ыг маркетингтэй хэрхэн ашиглах талаар бэлдсэн e-book маань очих байгаа. За энэ e-book дотор QR код байгаа. QR кодыг зааврын дагуу мессенжертээ уншуулад дижитал маркетингийн хэрэгслүүдийг хэрхэн маркетингтаа ашиглах хэрхэн ашиглах мөн дараагийн YouTube болон Facebook зэрэг эх 7 хоногийн лайвууд ч юм уу биднэрт ашиглаж болохоос e-book одоо мэдээллүүдийг явуулж ахалнаа. За лайв маань пин коммент дээр манай нийтлэл байгаа. Энэ сэдвээр бичсэн нийтлэл байгаа. Нийтлэлийг бас орж үзээрэй маш дэлгэрэнгүйгээр скриншот хийж баталгаажуулсан. Дуурайж болох үстэй. Дагаад хийгдсэн. Яг одоо нөгөө бүх алхмаа скриншот хийсэн болохоор бит хоёрын яриа магадгүй ингээд яриад өнгөрчөж байгаа болохоор ойлгомжтой болчихно магадгүй. Тэгээд бүх скриншотоор ингээд баталгаажуулсан болохоор та бүхэн хийхэд маш амар. Тэгэхээр нийтлэл дээр маань тэр заавар байгаа, e-book дээр маань заавар байгаа. Тэгэхээр бүгдээрээ e-book-ыг татж аваад нийтлэлээ уншаарай. За дараагийн хэсэг рүү орох уу? За сайн ингээд 7 төрлийн жишээ пост гэж ярьсан шүү дээ. За ингээд жишээ постууд маань ийм байх хэрэгтэй юм. Тэгвэл энэ постуудын зургийнх нь хэмжээ яг ямар байх хэрэгтэй талаар ярих уу? Зүг асуулт. Бас зүг асуулт те. Юу штэ одоо Instagram ч гэлтгүй те Facebook ер нь бүх платформс те одоо stories ч гэсэн те хэмжээ гэдэг бол маш чухал байна л да. Ягаад гэвэл би ингээд амар гоё контент, жинхэнэ гоё контент бэлтчихлээ гээл те. Энэ бол гоё контент ингээд бодонгууд чи яг гоё үг бичсэн хэсэг таслагдаад орчдөг. Толгойд эсвэл моделийн маань толгойд орчдөг ч юм уу те. Ийм байх юм бол хэцүү. Тэгэхээр яг нөгөө нэг тухайн сувгийнхаа одоо хэмжээ зургийн харьцааг маш сайн одоо мэдж явах хэрэгтэй. Бид нар тэгэхээр Instagram болохоор ер нь нэгийн харьцах нэг зураг бол
одоо хамгийн сонгодог тийм нэг хэсэг. Энэ нь болохоор 1080 харьцан 1080 гэсэн пиксел хэмжээтэй байх юм бол яг жинхэнэ стандарт хэмжээ байгаа байхгүй. Хөндлөн зураг оруулахыг хүсэж байвал 1080 харьцан 566 пиксел. 566. Тийм, 566 пиксел. Ийм байх юм бол болж байгаа. Босоо бол 1350 харьцан 1080 гэсэн хэмжээ. Гэтэ дандаа пикселээр шүү миний хэлж байгаа хэмжээ. Ийм байвал болдог байх нь. Тэгээд таслагдахгүй байх нь. Тийм, таслагдахгүй байх нь. Яг энэ хэмжээнүүдийг бид нараас e-book дээрээ бичсэн байгаа. Нэг дээрээ ч гэсэндээ бичсэн байгаа. Тэгэхээр хүмүүс маань лайв бичээд, лайв маань доор лайв гэдэг комент бичээд e-book-д татаад байгаа тийм. Тийм бол сайн нөгөө нэг амар бүр дээр чиж байгаа болохоор хүмүүс марчиж байгаадгүй тийм. Бас үзээд ахаар байн үзэх бас. Байндаа үзээд гүйлгэж үзэн гэдэг бол хүндрэлтэй тийм. За одоо ингээд контентоо ямар байхыг мэдчихлээ. Зургийнх нь хэмжээг мэдчихлээ. Одоо постлох хэрэг гарна шүү дээ. Постлоход биднэрт caption гэдэг нэг хэсэг байгаа тийм. Хэрэгтэй маш чухал хэсэг байгаа тийм. Энийг одоо Instagram-д яг ямар байдлаар болох? Одоо Facebook дээр бичдэг шиг ингээд биччихвэл бас ламчгүй санагдаад байна. Энийг яг ямар байх талаар ярилцъя тийм. Яг одоо Facebook, Instagram дахиад нөгөө сувг болгоорын гэсэн онцлог тийм. Тухайн сувгаас хүлээж байгаа хүмүүсийн хүлээлт ч гэсэндээ өөр тийм. Тэгэхээр caption бичихэд бол ерөнхийдөө Instagram бол нэг зургаар 1000 үг гэдэг дөрвөн үйлчлээд байна л да. Нэг зургаар 1000 үг. Тэгвэл өөрөөр хэлбэл нөгөө Instagram бол одоо текстээр биш бид нар зургаар гол санаагаа өгүүлдэг болоод байна гэсэн. Тэгэхээр ер нь бол бус сувгаас ялгардаг Instagram-ийн онцлогч бас юм тийм. Тэгэхээр яг ингээд caption-ыг бол Instagram-д ингүүлэх зүгээр юм шиг санагддаг. Олон янзаар бичиж үзэх хэрэгтэй юм байлээ. Маш олон янзаар. Тэгээ багийнхнаасаа бас асуух хэрэгтэй юм байлээ. Одоо аль caption хамгийн гоё вэ гэдгийг асуух хэрэгтэй юм байлээ. Тэгээд асуусныхаа дараа шийдэх. Тэгэн гутаа нөгөө бүх юмыг тооцох биш. Одоо Instagram-ыг Facebook-ийн алгоритм шиг ажиллаад байгаа юм байна л да. Илүү их engagement авч байгаа, коммент авч байгаа тийм. Тэр контентыг илүү дээшээ гаргаж ирж байгаа юм байна. Илүү одоо дээр харагдана, илүү илэрсэн сайжрна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр илүү тэгж хүмүүсийн үйлдэл дуудсан богино caption байвал сайн гэж ярьж байгаа. Тэгээд бас хажуугаар нь яхав богино байх дандаа сайн биш. Нөгөө сайзал бас дандаа сайн биш гэдэг шүү дээ тийм. Тэр шиг тэгэхээр storytelling гэдэг тийм түүх өгүүлсэн контент гэдэг. Түүх өгүүлсэн контент бусад сувгч гэснээр маш амжилттай байгаа. Ер нь түүх өгүүлнэ гэдэг бол маш хэрэгтэй контент гэдгийг бид нараас өмнө нөгөө нэг контент маркетингийн 2 номоор лайв хийж байхдаа ярьсан тийм. Тэгэхээр storytelling хийсэн контентууд маш амжилттай явдаг. Энийг нөгөө Humans of New York гэдэг контентоос харж байна тийм. 2 жилийн өмнө бинэд Humans of UB гэдэг контент би хийж исэн. Бүр маш амжилттай явсан. Engagement бол ерөөсөө ямар ч бүсгүйгээр хангалттай өндөр болж исэн. Хийц дахин нэмэгдэж тэ. Ингэжсэн. Тэгэхээр storytelling хийсэн контентууд бас байж болно. Instagram бидэнд 2000 үгийн тэмдэгтийн эрх өгж байгаа. Тэгэхээр 2000 тэмдэгттэй багтаагаад түүхөө өгүүлж чадах юм бол биднээс бас гарц байна гэсэн үг маш хэрэгтэй байх нь. За дараагийн хэсэг. Caption хэсэг бичгээд бас биднэрт маш хэрэгтэй. Instagram-ийн хайлт гэдэг хамгийн чухал зүйл хаштаг байгаа тийм. За хаштагийг ер нь бизнес аккаунттай хэрхэн ашиглах талаар ярилцгаа. За тэгье хаштаг. За хаштаг ярилцахаас өмнө хоёулаа нөгөөтгөө хэлгөө. За хүмүүс маань лайв мандаар лайв гэж комент хийжээрэй. За бидний бэлтгэсэн e-book маань мессенжерээр очих болно. За e-book дотор QR код байгаа. QR кодыг зааврын дагуу уншуулад дижитал маркетингийн хэрэгслүүдийг хэрхэн ашиглах талаар бэлдсэн e-book очих байгаа. Мөн YouTube маркетингтэй, Facebook маркетингийн e-book-уудыг татаж авах боломжтой. За тэгээд пин комментэнд бидний яг энэ сэдвээр бэлтгэсэн нийтлэл маань байгаа. E-book-ыг үзэж олно, нийтлэл уншиж олно. Аль алинд нь маш дэлгэрэнгүй тайлбарууд байгаа. Алхам бүрийн скриншот хийсэн зааврууд байгаа. За бүгдээрээ ингээд дагаад хийж болно. За дараагийн хэсэг хаштаг хэсэг тийм. За хаштаг гэдгийг анар ер нь яг юу гэж байлаа? Instagram-д бол хаштагийг ер нь хайлтын системээр л search хийх бичдэг. Одоо миний туртай миний үзэх зургууд гэх юм бол одоо Улаанбаатар нөгөө өдөрт нэг зураг мөр гэдэг чинь Instagram-д Улаанбаатар. За энэ болохоор яг өнөөдөр
Улаанбаатар хүмүүс ямар гоё зураг авсан байна тий. Зураг авах болдог гоё газрууд хаана байна гэж асуучлаа гэсэн байна. Хөрхий. За хүмүүс манай ажилчид интернетийнхаа төхөөрөмжүүдийг зарим нь утсаа салгах юм уу? За болж байгаа. Одоо эргээ зүгээр болж байна. За эргээ зүгээр болж байна уу? Зүгээр болж байгаа шиг байна тий. За зүгээр байна. За. Ер нь бол хайлтны системийн одоо дуртай өөрийнхөө үзэх дуртай чиглэлээр бол хайлтны систем дээр хаштагаар хайлт гэдэг байна. Яг тэнгуут ч яг миний үзэх дуртай зүйлс гарч ирнэ гэсэн үг шүү дээ тий. Хайлт хийх боломж дээрээс нь хаштаг бол бидний контентийг илүү олон хүнд хүргэх боломжтой. Тийм байна. Тэгэхээр ерөнхийдөө одоо Instagram постууд яаж харагддаг вэ? За сурталчилгаа явуулаагүй постуудын тухай ярив тий. Сурталчилгаа явуулаагүй органик постууд яаж харагддаг вэ гэхээр эхлээд он цагийн дараалал харагддаг. Тэгдэг штэ тий. Хамгийн одоо саяхан минутын өмнө хийсэн пост дээр нь харагддаг штэ. Хоёр талаараа олон хаштаг хэрэглэсэн пост харагддаг юм байна. Тэгээд ерөнхийдөө нэг постн дээр 9 хаштаг хэрэглэвэл зүгээр гэдэг юм байна. Гэхдээ 9-ийг бичээд болоо гэсэн үг биш. Олон таацсан зүгээр тий. Яг гэхдээ олон гэдэг маань бас тоопч чанар авах хэрэгтэй тий. Бид нэр яг байн харж байгаа маш их тасалдж байна гинэ. Яна интернет. Интернет маань гацаад байна. За яг топ биш чанар гэж байгаа тий. Тэгэхээр юу вэ гэхээр яг танаахыг хайж болох танаатай холбоотой хаштагуудыг мэдчих хэрэгтэй. Бид нар нөгөө нэг аялал жуулчлалын байгууллагатай хамтарч ажилладаг. Тухайн байгууллага дээр болохоор яаж исэн бэ гэхээр бид нар ингээд нөгөө багаараа суужгаад баахан хаштаг гаргасан л да. За ер нь тий аялалд явж байгаа хүмүүс юу гэж хайх боломжтой энэ хаштагуудаа гаргасан бид нар нэлээд олон хаштаг гаргасан. Дараа нь болохоор би нөгөө нэг тийм хаштагтай судалгаа болж аваад гадны одоо тухайн үед 18 он байсан шүү дээ. Тэгэхээр 2018 оны эхний үйлрэл тэгэхээр одоо 2 3 дугаар өдөр болцсон байсан ба. Эхний үйлрэлд ингээд хамгийн их хайгдсан хаштагууд аялал жуулчлалын салбар дахь хаштагууд гэдэг амар олон 150 хаштаг байлаа гарч ирсэн байхгүй. Тэгээд тэр 150 хаштаг тага оруулаад пост хийж үзсэн. Гэтэ 150 л ингэ биш л дээ. Ерөнхийдөө шигшсэн тий. Тэгээд шигшээд оруулсан. Өөрсдийн бидний хийсэн хаштаг бол нэг 15 хаштаг байгаа байхгүй юу? Тийм нэг 15 хаштаг байгаа байхгүй. Тэрийг оруулаад бас үзсэн тий. Тэгээд ингээд үзэхэд нөгөө нэг гадны байгууллагын хаштагийг ашигласан маань илүү олон хүрээд байгаа байхгүй. Тэгэхээр яг одоо иймэрхүү судалгаа шинжилгээг бас хийж явах хэрэгтэй байлээ. Ерөнхийдөө тухайн хаштагаар тий маш оновчтой хаштагуудыг ашиглах нь илүү хэрэгтэй гэсэн. Тийм салбарынхаа хаштаг хүмүүс ер нь манай салбараар үйлчлүүлэх боломжтой манай хэрэглэгчд тий манай зорилт сегмент юу гэдэг үг их ашиглаж болох байх. Хэрэглэгчийн хэлийг мэднэ гэдэг байгаа шүү дээ. Тэрийг бол бас сайн хийж явах хэрэгтэй тийм. Тэгээ хаштагаас маш хурцтай өөрчлөгдөд байна уу? Өнөөдөр ингээд яхад их шинэ хаштаг тренд болсон тийм. Тэгэхээр тэрийг мэдчих хэрэгтэй аа тийм. За одоо ингээд пост маань ингээд ер нь бол постлогдоход бэлэн болох мэдээллүүдийг өгсөн гэж бодож байна. За одоо бүгдээрээ контентууд маань ямар стратеги, ямар төлөвлөлттэй нагав явах талаар ярив. За стратеги төлөвлөлт бол бүр зайлшгүй хэрэгтэй зүйл тий. Яг нөгөө стратеги төлөвлөлтгүйгээс болоод нөгөө маркетингаас хүлээж байгаа хүлээлт буураад ах шиг байна. Тий. Одоо хүлээлтэндээ хүрч чадахгүй. Тэгээ яадаг вэ гэхээр бас заримдаа нөгөө нэг хүмүүсийн бас нөгөө уусгал ялгалт нь яг уламжлалт маркетинг гэдэг гайхамшигтай ажиллаж байгаа зарим байгууллагууд тий. Яг сайн ажиллаж байгаа байгууллагууд байна л да ажиллаж. Зарим байгууллагууд болохоор уламжлалт маркетингтээ илүү анхаарад сошиал медиа маркетингийг нөгөө сонирхогчийн төвшнийг гэж ойлгоод байгаа байхгүй. Зүгээр л ингээд хитэн пост хийдэг тий. Нөгөө ямар ч нөгөө юм стратеггүй төлөвлөлтгүй тий. Дараа нь ингээд энэ постыг харсан хүн дараа нь юу хийж болох вэ гэдэг ч юм тий. Одоо жишээлбэл асуудлыг нь ойлгуулсан хүнд бид нэр юу харуулах вэ гэж юм тий. Иймэрхүү нөгөө худалдан авалтын замналт одоо оруулж чадаагүй ч юм уу. Ийм стратеггүй постууд маань одоо ер нь байгууллагад орлого авч ирнэ гэхээсээ зарлуулаа явж байна. Тэгэхээр стратеги төлөвлөлт бол заавал хэрэгтэй. Тэгээд стратеги төлөвлөлтгүй
байгаа алдаа нь болохоор ерөнхийдөө нэгт болохоор яг хит борлуулалт дэмжсэн пост байгаагаас харагдаж байгаа. Бүр хитрхи штэ тий. Дараачих нь болохоор нөгөө совгийнхаа онцлогийг анхаарч үзээгүй дандаа л яриад байгаа тий. Нөгөө совгын онцлогийг анхаарч үзээгүй. Одоо Instagram гэхэд сая 7 пост ийм постууд байвал зүгээр гэдэг ярьлаа штэ. Энэ хоёлаа юу яа комментууд ирээд байна. Хэрэгтэй мэдээлэл яасан баг хүн төрч байна гэж сургууль хүү бичсэн байна. Баярлалаа. Гоё шүү амжилт хүсье гэсэн байна. Баярлалаа. Сайнаа нарна чамд ч гэсэн амжилт хүсье. За тэгэхээр юу стратеггүй байгаа нь ингэж харагдаад байгаа. Яг нөгөө нэг онцлог анхаарч үзээгүй жишээлбэл совгын онцлог анхаарч үзээгүй. Facebook дээр хитрхи их тексттэй оруулцдаг ч юм уу тий. Тэгэн гутаа одоо яг Instagram дээр оруулж байгаа постууд бол ерөөсөө Instagram-ийн пост биш пост оруулцдаг ч юм уу тий. Харахад угаасаа энэ хизээч Instagram дээр амжилт болох ганцхан пост бэлдэнгүүдээ бүх сувруугаа тараачдаг ч юм уу тийм байхаар ерөнхийдөө жоохон үрдэн муутай л байгаа. Тэгэхээр Instagram ерөнхийдөө яг Instagram маркетингийн хувьд стратеги төлөвлөлт гаргахад нэг 4 зүйлийг бол зайлшгүй авч үзэх хэрэгтэй байгаа. За нэг Persona гэдэг чинь ерөнхийдөө нөгөө худалдаа авалтаа яг ингээд зурлаа худалдан авагчтэй зорилттой сегментийг яг нэг дүрийг гаргах гэсэн үг шүү дээ. Төгс дүр зураг гэдэг байгаа шүү дээ. Тэгээд Persona-га гаргах хэрэгтэй. Яг Persona маш олон зүйл харгалцдаг тийм. Одоо сувгийн онцлогоос хамаарат болохоор нөгөө одоо яг тэр сувг хэн бэ гэдгээс хамаарат. Одоо жишээлбэл хэлж штэ. Instagram бол насан туршид их байдаг тийм. Тэгэхээр магадгүй бас насан туршидт нь залуу үе байж магадгүй тийм. Яг одоо бидний үеийнхэн байж бас магадгүй тийм. Тэгэхээр бидний үеийнхэн яг юу сонирхох уу гэдэг ч юм уу тийм. Яг тэр сувгийнхаа одоо онцлогийг бодож тэр сувгт хэн байгаа вэ? Энэ сувгт хүмүүс юу ярих вэ тийм. Энийг эхлээд гаргах хэрэгтэй. За нэг хоёрт нь болохоор ер нь хоёр дахь хэлсэн нас тийм. Нас тэгээд дээрэс нь нөгөө нэг орлого гэдэг юм тодорхойлох хэрэгтэй тийм. Одоо яг манай хэрэглэж худалдаж авахгүй тийм. Одоо жишээлбэл яг бидний ажилдаг барилгын байгууллагууд дээр гардаг тийм. Энэ бол одоо тансаг зэрэглэлийн хаус орол шүү гэдэг ч юм уу тийм. Энэ болохоор арай өөр шүү гэдэг ч юм уу тийм. Яг ингэж гаргадаг учраас яг тэр нөгөө орлогоо сувгийнхаа яг тэр нөгөө Persona гаргахтаа худалдан авах хүнийхээ орлогыг бодох хэрэгтэй. Дараачих нь болохоор сонирхол. Юу сонирхох вэ? Манай бүтээгдэхүүн яг хэн сонирхох вэ? Тэ юу сонирхох вэ хүмүүс? Энэ хүмүүс хөгжилтэй юм сонирхох юм уу? Educated юм сонирхох юм уу? Тэ эсвэл юу сонирхох юм? Тэ зөвхөн юу сонирхох юм гэдгийг бодох хэрэгтэй. Дээрэс нь энэ дээр ч юм сонирхол ихэр чи нөгөө контентын төрлөөс хамаарат явчихж байгаа тийм. Энэ хүмүүс видео үзэх дуртай байх юм уу? Зураг үзэх дуртай байх юм уу? Блог нийтлүүлэх дуртай байх юм уу? Ингээ явчихж байгаа тийм. За тэгэхээр дараачих нь болохоор юу сэтэлчих ба юу хүсэхгүй ба гэж гарч байгаа. Тэгэхээр хамгийн чухал хэсэг нөгөө яг хүний худалдаа авалт хийлгэхийн тулд айц хүсэл хоёрыг нь мэдчихэж бид нар маркетинг хийх хэрэгтэй гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр яг нөгөө нэг юу хүсэхгүй байх юу хүсэх юм гэдгийг бас тодорхой гаргах хэрэгтэй. За Persona гаргахад энэ мэдчихлээ. Гэхдээ маш дэлгэрэнгүй тооч бүхэн хүний толгойн үзээрээс хүлээн уул хүртэл бүгднгийн л бий болгоно гэж ажлын ер нь жишээ хэрэгтэй тийм. Одоо жишээлбэл манай худалдаа авагч анраа гэж үзэх юм бол ингээл өсөж ингээл тэ ийм настай ийм эмэгтэй ийм юм сонирхдаг өдөрт хэдэн цаг Facebook ордог, Instagram дөрөн цагаар ордог гэдэг юм тийм. Ингээл бүгдийг нь явуулах хэрэгтэй байна шүү дээ. За дараачих нь болохоор өрсөлдөгчөө судлаад гэж байгаа. За өрсөлдөгчөө нөгөө стратеги төлөвлөлтийн хоёр дахь тийм. Өрсөлдөгчийн судалгаа заавал хэрэгтэй. Манай өрсөлдөгчөө ер нь бизнестэй ганцхан одоо сошиал медиа маркетинг гэдэг бизнестэй. Тэгэхээр одоо манай өрсөлдөгчийн сошиал сувгууд, Instagram хаягууд юу бичээд байна, юу яриад байна гэдэг хэрэгтэй. Яг орч чадах хэрэгтэй тийм. Тэгээд за бид нар эндээс ямар ялгаатай байх вэ гэдэг өөрөөр хэлбэл SWOT гаргах хэрэгтэй тийм. SWOT шинжилгээгээ гаргаад тэгээд ерөнхийдөө стратеги бас боловсруулах хэрэгтэй. За дараачих нь болохоор контент төлөвлөлт гаргах гэж байгаа. За контент төлөвлөлтийг бол маш дэлгэрэнгүй гаргадаг. Манай Натхаас сегмент гэсэн веб дээр бас контент төлөвлөгөөний тухай их дэлгэрэнгүй нийтлэл байгаа. Контент төлөвлөгөөг ер нь яаж хийвэл зүгээр гэдэг яг ашиглахад бэлэн юм загвар татаж авах байгаа. Тэгэхээр та бүхэн манай Натхаас сегмент вебсайтаас
контент төлөвлөлтийн загвар татаад авч болно шүү. Тэгээд ерөнхийдөө болохоор юу яадаг байгууллагууд ер нь 7 хоногт 6 контент тий 7 хоногт 6 контент нийтлэх юм бол ерөнхийдөө дажгүй байдаг нэ. Ерөнхийдөө дажгүй байдаг нэ. Дуусчаад 7 хоногт шүү дээ. Одоо жилдээ 300 орчим юм одоо тий. Тийм байна тий. Тий. Бичим контент нийтлэл ер нь зүгээр байдаг. Маш идэвхтэй байх юм шүү дээ. Маш идэвхтэй. Тэгэхээр одоо энэ дээр бас нэг сонин тоо гарчиж байгаа нь болохоор ингэж байгаа юм л да. Ерөнхийдөө 15 контент заяо. Одоо жишээлбэл би Instagram хаяг ингээд байгууллага дээр Instagram нэтлээ шүү дээ. Pause гэдэг нэг Instagram нээсэн. Тэгэнгүүтээ 15 маш чанартай нөгөө яг нөгөө өмнөх 7 шинжээ агуулсан дээ тийм ээ 12 шиг 7 шинжийг агуулсан. Тэгээд дээрээс нь стратеги төлөвлөлттэй тий яг энэ сая бидний энэ лайваар ярьж байгаа шиг ийм зүйлстэй 15 контентын дараа танаа пэйжүүд илэрцэд гарч ирэх магадaltaй болдог гинэ. Тэгэхээр хичээл сэтгэл хэрэгтэй байгаа тийм байна. Ер нь бол хамаагүй биш маш чанартайгаар л контент хийх хэрэгтэй болж таарч байна тийм. За дараагийн дүр төрхөө бүрдүүлэх гэж байгаа. Ярьсан тий. Дүр төрхөө хоёлоо бүрдүүлэх тухай. Дүр төрх бол ерөнхийдөө нөгөө энэ одоо байгууллага бол хүн л гэсэн. Тухайн байгууллага нөгөө яг өмнө ярьсан шиг нэг өглөө би одоо жишээлбэл Натаус гэд байгууллага байлаа. Гэхдээ би өнөөдөр за би чамайг ингээ контент маркетинг хийлгэнэ гэдэг ингээ ажилд авчаад маргааш нь болохоор үгүй чи ерөөсөө уламжлалт маркетинг хийгээд ингээд байж болохгүй шүү дээ тийм эсвэл өнөөдөр ингээд за өнөөдрийн энэ сарын төлөвлөгөө ийм шүү гэж хэлчихэд маргааш нь орж ирэнгүүтээ өө наад төлөвлөгөө чи байхгүй гэдэг ингээд яриад иж болохгүй шүү дээ тэгэхээр байгууллага гэдэг бол хүн л гэсэн үг хэрэглэгчдэр ч гэсэндээ бид нар яг тэр хүн гэдгээрээ л харагдаж байгаа хэрэгтэй жишээлбэл бид нар бол контент маркетинг social media маркетингт ажилладаг байгууллага бид нар мэрэгжлийн үйлчлэгээ үзүүлнэ тийм бид нар ингээд хийж байгаа пост болгоноос мал энэ маань харагдаж байна. Тэгэхгүй нөгөө нэг янз бүрийн дүр төрх гараад ирэхээрээ тухайн байгууллагын имиж нь жоохон ингээд гэмтээд сэтгээд тэгэнгүүтээ магадгүй одоо манад пэн болох гол үнэхээр пэн болох гол эдний байгууллага social media маркетингаар гоё юмнууд ярьж байна гэсэн чи гинт бид нар хошин шог мөнгө идэх гэвэл за зэнэс гэдэг байгууллага. Сөрөглөлтүүдээ гарамжтай дагагчдын тоож бүр манай харилцааг байгууллага дээр ч гэсэндээ анзаарчихсан тий. Тэгэхээр яг нөгөө ингээд дундуур нь янз бүрийн юм орж ирэх нь дагагчдын тоо бууруулах үр дүнд бол маш сөрөг нөлөөтэй байдаг. Нэг дүр төрхтэй байх хэрэгтэй. Тийм нэг дүр төрхтэй байх хэрэгтэй. Энийг бол манай бас зарим байгууллагууд сайн ашигладаг тий. За ингээд стратеги төлөвлөлтийг хэр хийх талаар ярьчлаа тийм. Хоёул нөгөө тийм. За лайвын маань доор лайв гэж комент хийрээ. Бидний бэлдсэн Instagram маркетингийн талаар агаас яа гэсэн e-book бод орчих байгаа. За e-book дотор QR код байгаа. QR кодыг зааврын дагуу уншуулад бидний бэлтгэсэн дижитал маркетингийн хэрэгслүүдийг хэрхэн ашиглах талаар e-book очих байгаа. За мөн дараагийн өмнөх лайвуудаар явсан тийм YouTube маркетинг, Facebook маркетинг, одоо эх 7 хоногийн лайв гих мэтчлэн e-book-уудыг бас тэр хэсгээс хайлтгээд авах боломжтой. За лайвын маань комментны пин хэсэгт бас бидний бэлтгэсэн нийтлэл байгаа. Нийтлэл болон e-book аль алнаас нь маш дэлгэрэнгүй байгаа учраас бүх мэдээллийг авах боломжтой. Зааврын дагуу алхам мөрийг тодорхой бичсэн байгаа учраас. За дараагийнх. За одоо ингээд контентоо бэлдээ дүр төрхөө бүрдүүлээд хайлтынхаа системд ер нь илэрч дээршилжлээ шүү дээ. Гайг болчихлоо. Маш гайг болчихлоо. Нилээд дүн дагчлаа. За одоо энэ хүмүүс ингээд зүгээр дагаад үзэл ах юм уу? Тэ. Удаа авахстай тий. Яаж тийм бол? Чин зорилго маань уул нь орлого штэ. Орлого авах штэ. Тэгэхэд нөгөө нэг амар олон контент хийгээл зарлага гаргаад байгаа юм шиг тий. Яг энэ бол маш хэцүү асуудал тий. Яг ийм байвал үнэхээр хэцүү тий. Яах гэж маркетинг хийгээд байгаа юм бэ? Үзээлээ тий. Нөгөө маркетер болж төрсний маань хэрэг гарахгүй шүү. Тэгэхээр яг нөгөө хэрэглэгч одоо дагагчтай хэрэг худалдаа авахчид болгох вэ гэдэг дээр яг Instagram дээр бас нэг хэдэн зөвлөмж байна л да. 5 зөвлөмж байдаг. Эхнийх нь асуух юм байна гэнэ. Асуух зүйлээ бичээрэй. Сайн нараа. За
сурталчилгаа хий гэж байгаа. Нэгдүгээрт. Энэ болохоор нөгөө одоо сурталчилгаа хий гэдэг нь мэдээж хэрэг төлбөртэй сурталчилгааг бол оруулна. Дээрээс нь нөгөө нэг хямдрал урамшуулал зарлаад тий одоо афер санал болгож болно шүү дээ. Нэг юм санал болгох гээд одоо жишээлбэл энэ сарын онцлог бүтээгдэхүүн гэх юм тий. Энэ сарын онцлог хямдрал гэх юм уу тий. Иймэрхүү зүйл мэйл хаягаа маш их бүртгүүлээ гэхээ энийг шийдэх боломж би танаа сайтад мэйл хаягаа маш их бүртгүүлээ гэхээ энийг шийдэх боломж байна. Шийдэх гээд ажиллаж байгаа. Баярлалаа. Шийдэх гээд ажиллаж байгаа. Ерөнхийдөө тэгээ нөгөө нэг мэйл нь одоо ямар замаар бүртгэгдэж ирж байна гэдгээсээ шалтгаалаад биднээс нөгөө дараагийнх нь үе шаттай контентууд нь өөр байдаг. Одоо жишээлбэл та санаа нарна те нэг контент юу сонирхоод байна гэдгээс чинь шалтгаалаад дараа нь бидний явуулах мэйл те явуулах одоо тийм маркетингийн ажлууд те секвенсүүд маань өөр байдаг учраас бас олон бүртгэж аваад байгаа шүү тийм нэг. Гэхдээ энийг бас баярлалаа те бид шийднээ баярлалаа. За сурталчилгаа хий гэж байгаа. Тэр яг ингээд өөрийнхөө санал болгож байгаа юмнуудаа хийж ингэж сурталчилгаа явуулах хэрэгтэй. Дараагийн нь болохоор хэрэглэгчтэй контент бүтээгч болгоход анхаар гэж байгаа. Энэ надад бүрхээр таалагдсан. Яг ийм л баймаар байгаа. Нөгөө нөлөөлөгчд гэдээ ярьсан шүү дээ. Хоёулаа сая нөгөө UK, Bolt, G, Uralbo гэдэг тийм. Энэ хүмүүсээр хаштагтай постууд хийлгэж болно. Одоо жишээлбэл яадаг чинь тийм манайхтай жоохон зохицгүй юм да. Гэхдээ ер нь бол за хаштагтай тийм. Натхаус гэхдээ яг натхаусын нэр байх хэрэгтэй ч юм уу тийм. Өөр нэг гоё өрөө өгөөж байна шүү дээ. Тиймтэй хаштагтай постууд хийгээд нийгэмд тийм давлгаа үүсгээд тэгээд дараа нь тэр нь болохоор яг ингэ худалдаа авалт руу явах тийм. Тренд үг тийм. Тэгээ ийм гоё юм хийж болох нь. Тэгэхээр яг нөгөө нөлөөлөгчдөөр дамжуулаад хаштагтай хэрэг танах одоо бүтээгдэхүүн борлуулдаг бол яг тэр бүтээгдэхүүнтэйгээ холбоотой. Одоо тийм постууд хийж болох нэ. За. Хаштаг тренд бол энэ бол хэрэглэгчтэй контент бүтээгч болоход анхаар гэдэг. Энэ болохоор тэгэл одоо нөгөө нэг одоо жишээлбэл манай UK Bolt эднэр чинь гоё хаштаг хэрэглээд гоё поструулаад хамжаа би ч бас юунаас дутгав гэж тийм. Яг тэр хаштагийг ашиглаад идэв штэ тийм. За дараагийн нь болохоор сайн үйлсийн аянт нэгдээ гэж байгаа. Тэгээ сайн үйлсийн аянт нэгдэхээр нөгөө мадгүй юмд очиж бас нэгдэж болохгүй. Бид нар чинь нөгөө зорилготой ажиллаж байгаа штэ тийм. Гэхдээ яг нөгөө үйл ажиллагаатай уялдуулах хэрэгтэй. Одоо жишээлбэл юу байдаг чинь нөгөө эмэгтэйчүүд, жирэмсэн эмэгтэйчүүдийн эмнэлэг байгаа бол одоо олон хүүхэдтэй тэ амьдралын боломж таруу эмэгтэйг одоо бүрэн үзэг онцлогоонд оруулаад дэмжлэгээ хийдэг ч юм уу тэ. Иймэрхүү байдлаар яг энэ өөрийнхөө үйлчлэгээтэй ойр эсвэл нөгөө одоо жишээлбэл зарим байгууллагууд нөгөө эко энтер гэдэг чинь манхан эко байгууллага. Тийм байж байгаа бол тэгэхээр нөгөө хог мог цэвэрлэгч нь болж байгаа байхгүй юу те. Ягаад гэвэл тэр байгууллага дүр төрхтэй таарж ийн гэсэн үг шүү дээ те. Тэгэхээр тийм байдаг. Дараагийн нь болохоор бүтээгдэхүүний зохиомж зураг авалт хий гэж байгаа. Нөгөө 7 постынхоо ихэнд ярьсан те бүтээгдэхүүн борлуулсан нөгөө шунал өдөөсөн те худалдаа авалтанд дуран дуудсан постыг заавал хий гэж байгаа. Дараагийн нь лайв хий. Лайваар юу хийх вэ гэхээр Instagram лайваар нөгөө шинэ бүтээгдэхүүний анх нөгөө лаунч гэж одоо тийм юм хийхэд их зүгээрээ тийм байна да. Ер нь манай ээж бас бүр гайхамшигтай нөгөө яг тийм лайв үздэг юм байна. Яг тийм шууд худалдаа авалт хийдэг. Тэгэхээр тэр бол ер нь аюул олон хүн бас тийм байдгийг байлаа. Тэгэхээр энэ их нөлөөтэй зүйл юм байна. Дагдаг хүмүүс нь лайв хийхэд notification ирдэг шүү дээ. Лайв хийж үзээрэй гэх. Тийм. За ингээд дагагчтай худалдаа авчид болох талаар ингээд ярьчлаа. За тэгвэл одоо бүгдээрээ дагагчтай хэрхэн нэмэгдүүлэх вэ? Бас энийг чинь дагалдаад нөгөө худалдаа авч нэмэгдэх гэдэг нь шүү дээ. Зөв. Тэгэхээр за дагагчаа ер нь яаж нэмэгдүүлэх вэ? Дагагч нэмэгдүүлэх юм маш муу төрлийн айгу олон арга байдаг. Яагаад тэгэхээр энэ нь юусэн ингээд хүмүүс дурандаа дагаагүй автоматар дагаад тэрийг одоо ингэ сонирхож орсон хүмүүс ашигласан хүмүүс ингээд шинээр тэнд нэгдсэн хүмүүсийг ингээд автоматар дагаад байдаг тийм аппликейшнуд байдаг. Сайтууд байдаг ингээд бүх юмаа бүртгэл тэр бас мундаг цаг очно. Айгу олон дагагчтай орно. Гэхдээ тэр айгу асалтай. Маш асалтай. Яагаад тэгэхээр тэнд ингээд зарим тиймэрхүү зүйлсийг татаж авахад ингээд хамаг хувийн мэдээллүүдээ
төлөх шаардлага гардаг эрсдэлтэй. Тэгээд бас нөгөө нэг одоо бизнесийн байгууллагын хувьд бол бүрч оновчгүй пенүүд маань цугларч чадахгүй, хаамадахгүй хүмүүс цугларна тий. Тэгэхээр тийм юмнуудыг бол ашиглаж болохгүй. Хизээж болохгүй. Тий. Тэрний оронд нөгөө нэг төлбөртэй сурталчилгаа явуулаад контентоо байнга нийтлээд тий хэрэгтэй хүнд нь хэрэгтэй мэдээлэл өгөөд ингээд чанартай хөгжүүлэлт хийгээд тоо биш чанар гэдэг үүднээс нөгөө яг өөрийнхөө пенүүдийн нэгдэл олгож одоо followers гэдэг чинь нэг юм нэгдэл хүрээ үүсгэж байна. Тэгэхээр яг тэр нэгдэл болгож ингэж ашиглаж чадах юм бол бидний иргэд борлуулалт ч нэмэгдэндээ бид нар аягүй хэрэгтэй. Тэгэхээр яг team level зүгээр тий. Тэгэж ер нь нэмэгдүүлсэн зүгээр. Дараагийн нь болохоор нөгөө нэрэл хайлтанд өртгүүлж болох хэрэгтэй тий. Хялбар хүн оновчтой болохоор. За тэгээд мэдээж нөгөө контент 15 чанартай контентын дараа танаа харагдаж эхэлнэ гэдэг байгаа шүү. Тэр чанартай контент үнэхээр чанартай авах хэрэгтэй тий. За одоо ингээд Instagram-да пост хийчлээ, нэрээ ялтай хайтлаад гараад ирчлээ, бүх зүйл окей болчихлаа тий. Эннийхээ үр дүнг personal blog юун дээр аккаунт дээр бол болтгүй л тий. Business аккаунт дээр үр дүнгуудыг хэмжих боломж байдаг. Одоо Facebook page дээр байдаг штэ. Insight тий. Бага. Нөгөө 3 6-аас нь тэрээд дарахад insight гэсэн харагддаг. Бизнес аккаунт юм шүү дээ. Нөгөө бизнес аккаунт яаж болох файл ярьсан тийм. Яг insight гэдэг хэсэг харагддаг. Энэ insight гэдэг хэсэг маань өөрөө activity, content, audience гэсэн гурван хэсэгтэй. Activity дотор бол одоо тэгээ 7 хоногийн аль гарагт хийсэн ямар контент те. За жирийн контент бол stories энэ хоёроо ингээд энэ контентын чинь аль нь яг хүн хүрээд юм бэ? Илүү хурж хэдэн хүн яаж очиж энэ харагдана. За дараачих нь болохоор контент гэдэг хэсгээс бол яг тухайн контенттэй холбоотой юусан сурталчилгаа тий өмнөх нь болохоор андуураа солиод хэлээ. За activity болохоор зөвхөн үзэлтийг харуулдаг байхгүй. Контент гэдэг нь болохоор яг аль контент хүрээд байна гэдгийг харуулдаг. Тэгээд дараачих нь болохоор audience гэсэн хэсэг байгаа. Audience гэдэг хэсэг нь болохоор ер нь хэдэн насны тий ямар хүмүүс эрэгтэй эмэгтэй ямар хүмүүсийн ямар хүмүүс те хаанаас холбогдоод байна вэ гэдгийг харах боломжтой одоо. Тийм бай. Тэгэхээр тэрийгээр л ерөнхийдөө үр дүнгээ хэмжин Facebook-ыг бодоход жоохон муу юм шиг санагддаг. Facebook-ийн insight хэсэг бол бүрэлдэхүүн үнэхээр зөв юм. Яа би Facebook ч айгүй олон төрөлтэй шүү дээ. Тийм. Instagram дээр бол үг бичиж постлж болохгүй шүү дээ. Заавал яг контент хийх хэрэгтэй учраас тийм байдаг. Яа. За сүүлийн сэдв. Хоёлаа оноод Instagram live гэж тийм. Instagram дээр за сурталчилгааны талаар ярих болсон ба. Тийм. Instagram сурталчилгаа. Instagram сурталчилгаа бол ерөнхийдөө нөгөө нэг Facebook дээр бид нэр сурталчилгаа хийгээд ер нь одоо нөгөө ингээд бизнес аккаунт болгоод өөрчлөн гэдэг гэсэн шүү дээ. Бизнес аккаунт болгоод өөрчлөх гэхээр таны одоо Facebook дээр удирддаг пэйжүүд чи эднэр байна. Энэ пэйжээс аль нь Instagram-тай холбогдох вэ гэдэг асуулт гарч ирнэ. Гарч ирдэг. Тэгэхээр тэднээс ерөөс заагаад өгчдөг. Одоо жишээлбэл Nathouse гэдэг одоо пэйжтэй холбоотой энэ бол Instagram шиг заагаад өгчнө. Тэгээ заагаад өгчвөр нөгөө Nathouse дээр бид нэр пэйж Facebook сурталчилгаа хийхэд давхар Instagram дээр гарах уу? Явуулах уу гэдэг сонголтоо байдаг. Тэгээд ерөнхийдөө Instagram дээр сурталчилгаа явуулаад авах боломжтой. Instagram сурталчилгаа бол ерөнхийдөө хялбар авах юм шүү дээ. Facebook-ийн мэддэг сурталчилгаа шиг байдаг байх нэ. За өнөөдөр ингээд ярих зүйл маань энэ түрээ дууслаа тий. Хоёлаа өнөөдөр юуны талаар Instagram-ийн талаар нэлээд хэрэггүй нэлээд удаан лайв хийгээ тий. Цаг хийсэн байна. За тэгэхээр хүмүүс маань лайв гэж хөндлөжээ. Тэгээд тэрийн яг өнөөдөр ярьсан бүхнийг багтаасан бүр энэс ч илүү дэлгэрэнгүй тий. Дагаад хийхэд боломжтой заавар скриншоттой ийм одоо e-book бэлдсэн байгаа. Тэгэхээр та бүхэн лайвын манд лайв гэдэг комент чээд энэ e-book-ийг үнэгүй татчих авах боломжтой тий. Тэгээд e-book дотор маань болохоор юу байгаа? Нөгөө QR кодыг уншуулахаар нөгөө яг тухайн e-book дотор хөөцүүдийг ашиглаж хийдгийг энтер гэдэг нөгөө дижитал хатангийн хэрэгслийн талаар нэг ганц хоёр үйлбэр байгаа. Тэгэхээр яг тэр
хоёр өгүүлбэрийг бол юу яа яг тэрний талаар дэлгэрүүлсэн юм болохоор дижитал маркетингийн хэрэгслүүд гэдэг бид нөгөө e-book-ээс уншиж байна тийм. Тэгэхээр пин хэсэгт бас комент байгаа. Нийтлээ уншаарай, дагаж хийгээрэй. Дагаж хийгээрэй. За олон мэйл хаяг нууц өгнүүдийг хэрхэн зохицуулдаг вэ гэх Instagram-аас болохоор юу яадаг юм бэлээ. Нөгөө 5 аккаунт зэрэг холбох боломжтой. байдаг юм байлээ. За тэгэхээр тэр 5 аккаунтаа ингээд холбоол нэг юу хийсэн бол логин хийсэн бол орчин. Бас нөгөө олон мэйл хаяг нууц өгөө хэрхэн зохицуулдаг вэ гэдэг дээр нөгөө яг одоо e-book-ыг татаж аваад e-book-ын дээр байгаа юугаа хараараа QR код уншуулаарай. Уншуулах заавар байгаа. Тэрэн дотор яг нөгөө нэг юм автоматжуулалтын аппликейшн талаар бид нэр дэлгэрэнгүй тайлбарласан байгаа. Тэр QR кодыг уншуулахаар бас дижитал маркетинг хэрэгсэл гэдэг e-book очин тийм. Тэгэхээр санаа нам тэгээрэй. За зөвхөн Instagram ads хийж болохгүй гэнэ болно. Энэ бол боломжтой. За хоёулангийнх нь цаг болсон байна тийм. За бүх үзсэн хүмүүстээ баярлалаа. Сошиал медиа маркетингийн тэргуун туршлагыг түгээж байх сошиал медиа төрстэй 21 дугаар маань ингээд өгөр дуусч байна. Эх 7 хоногт ч анараа чатботын талаар ярина тий. Facebook-ийн чатбот автомат хариуцлагч. Манай анараа өөрөө автомат хариуцлагчийг хийж тий манай байгууллагт автомат хариуцлагчаар мэрэгшээ. Яг энэ талаар дэлгэрэнгүй ярих бах. Маш сонирхолтой лайв болно гэж бодож байна тий. Үзээрэй. Маш олон сонирхолтой зүйлсийг хэлж өгөх болно. Яг нэг ажиллаж исэн туршлаган дээр үзлээ тий. Олон бот хийсэн байгаа шүү дээ. За бүгдэнд нь баярлалаа. За баярлалаа.